Үзэгч та бүхнийгээ бид зочинтойгоо уулзуулахад бэлэн болсон байна. Тэгэхээр хавдрын эрсдэлт хүчин зүйл сэргийлэх арга замын талаар та бүхэндээ мэдээлэл хүргэхээр бид хавдрын үндэсний зөвлөл төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Цэцэг сайхныг студид аваад байгаамаа. Өглөөний мэндийг танд хүргэе. За тэгэхээр дэлхийд дахинд жил бүр одоо 12 сая хүн хорт хавдартай гэж онцлогддог. Үүнээс 7.6 сая хүн нь бол нас ордог гэсэн мэдээлэл байдаг юм байна. За үүнээс бол яг ингээд судлаад үзэхэд 40 гаруй хувийг нь бол урьдчилан сэргийлэх чадсан бол одоо амнасаа алдахгүй байх тохиолдол өндөр, магадлал бол өндөр байдгаа гэж эрдэмтэд тогтоосон байна тийм ээ. Тэгэхээр манай улсын хувьд бол хүн амын одоо дунд тархацтайгаа энэ өвчлөлөөс харахад тэргүүлэх одоо зөнхлөн тохиолдож байгаа өвчлөлийн 2 дугаарт бол энэ хорт хавдар гэдэг аюултай өвчин ороод идэг юм байна. Тэгэхээр бидний хувьд одоо энэ өвчлөлөөс сэргийлэх алхам бол энгийн зүйлээс одоо бидний дадлаас эхэлнэ гэж ярьдаг шүү дээ. Таас энэ тал дээр хамгийн гол өгөх зөвлөгөөг юу гэж хэлэх вэ үзэгчтэй? Тэгэхээр хорт хавдрыг үүсгэж байгаа маш олон эрсдэл хүчин зүйлүүд байдаг л да. Тэгэхээр зөвхөн ганц хүчин зүйлээс хамаарлахгүй маш олон эрсдэл хүчин зүйлүүд байдаг. Гэтэ эдгээрийн 40 гаруй хувь нь бол хувь хүний өөрийн зан үйл, амьдралын хэв маягтай холбоотой байдаг. Тэгэхээр энэ эрсдэл хүчин зүйлүүдийг бид нар хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл аж төрөх ёсыг мөрдөөд явах юм бол бас урьдчилан сэргийлэх боломж байдаг. За эдгээр эрсдэл хүчин зүйлүүд хамгийн гол хувь хүний зан үйлтэй холбоотой зүйлүүд бол мэдээж бид нарын сайн мэддэг арх тамхины хэрэглээ, за тэгээ хөдөлгөөний хомсдол, бид нарын идэж ууж байгаа хоол хүнстэй холбоотой байдаг. За жишээ нь тамхины хувьд гэхээр тамхи бол дотроо 7000 гаруй химийн бодисыг агуулж идэг. Эдгээрээс 70 нь яг хорт хавдар үүсгэж идэг. Тэгээ тамхи бол зөвхөн уушигны хавдраас гадна 16 төрлийн хорт хавдрыг үүсгэх гол эрсдэл хүчин зүйл болж идэг. Манай хүн амын дунд бол тамхины хэрэглээ маш өндөрт ордог. Эрэгтэйчүүдийн маань бараг 50% буюу 2 хүн тутмын нэг нь тамхи татдаг. Тэгэхээр тамхины хэрэглээ маш өндөртэй орны тоонд ордог учраас уушигны хавдар зөнхлөн тохиолдох хавдруудын гол шалтгаан болж явж идэг. Түүнээс гадна арх согтууруулах ундааны хувьд ч гэсэн манай орн бол арх согтууруулах ундааны татвар багтаа хэрэглээ маш өндөртэй орны тоонд ордог. Нэг хүнд ногдож байгаа спиртийн хэмжээгээр бол сүүлийн 10 жилийн байдлаар бараг 2 дахин нэмэгдсэн. Нэг хүнд ногдож байгаа баар, цэнгэний газар, согтууруулах ундаагаар үйлчилдэг ресторануудын тоогоор ч гэсэн дэлхийд бас хамгийн тэргүүлэх байранд орж явдаг. Тэгэхээр үүнтэй холбоотой хэрэглээ өндөр байгаа учраас амьдралын хэв маягийн бас хүмүүсийн нэг л амьдралын хэв маягийн одоо өдөр тутмын хэрэглээ учраас үүнтэй холбоотойгоор зөвхөн илэгний хорт хавдраас гадна бусад олон хавдруудын шалтгаан бас архитай холбоотой байдаг. Тэгэхээр бид таны бас нэг гаргалгаа биднээс татварын орчноороос энэ одоо хэрэглээг бууруулах хэрэгтэй гэж хараад байна тийм үү? Тэгэлгүй яг бусад өндөр хөгжсөн орнуудад хамгийн одоо шалгарсан гол арга бол арх тамхины хувьд бол татварын бодлого байдаг. Татвар нь өндөр байх тусам хэрэглээ хүртээмж нь бага байх тусам хүмүүсийн хэрэглээ багасч идэг. Тэр энэ бол шалгарсан арга. Манай орны хувьд ч гэсэн татвараа нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл татвар нэмэгдэхээр үр дүн гардаг. Одоо бусад улсын жишээ юу? Гаралгүй яг бусад өндөр хөгжсөн орнууд, Америк, Австрали гээд олон орнуудын хувьд бол татварыг тэд дахин нэмэгдүүлэхэд хэрэглээ тэд дахин буурдаг гэсэн бүр шинжлэх ухааны үндэслэлтэй олон тооны судалгаанууд байдаг. Тэрний бүгдээс харахад бол татварын орчныг нэмэгдүүлэх юм бол хүмүүсийн хэрэглээ тэрнийгээ дагаад багасдаг. Ялангуяа шинээр одоо арх тамхи хэрэглэж байгаа залуучуудад хамгийн гол бодлого бол одоо татварыг нэмэгдүүлэх асуудал байдаг. Энэ бол бас нэг талаараа хүний дадал хөвшилтэй холбоотой гэж та түрүү хэлсэн. Тэгэхээр бидний одоо өнөөдөр дийлэнх хүмүүс илүүдэлжинтэй тархалттай боллоо гэсэн судалгаа байдаг. За хүүхэд багчуудын дунд ч гэсэн энэ зөнхлөн тохиолдож байна гэж ярьдаг болсон байгаа тийм. Тэгэхээр энэ дээр та ямар зөвлөгөө өгөх вэ? Өнөөдөр бид нэр зөв хоол, эрүүл хоол гэдгийг яаж олох вэ? Энэ бас нэг хавдрын одоо хорт хавдрын бас нэг шалтгаан болж шүү дээ тийм. Тэгэхээр яг таны хэлсэнчлэн сүүлийн жилүүдэд бол манай хүмүүсийн дунд илүүдэлжин тархалтай асуудал бас нэлээд том асуудлын нэг болж ирж байгаа. Зөвхөн манад ч биш ерөн дэлхийд дахинд тархалтай асуудал бол маш том нийгмийн эрүүл мэндийн асуудал болж байгаа. Манай хүн амын дунд хийсэн судалгаагаар бол 2 хүн тутмын нэг нь буюу 50% нь илүүдэлжинтэй байна гэсэн судалгаа байдаг. Саяхан бид нар бас хавдрын эрсдлээс урьдчилан сэргийлээгээд сургалтуудыг хийгээд сургалтанд оролцож байгаа хүмүүсийнхаа бас илүүдэлжин биеийн жингийн индексийг үзэхэд бол бараг
70% нь илүүдэлжинтэй байсан. Тэгэхээр манай нөгөө нүүдэлчин уламжлалт зан үйлээсээ бид нар хотжилт руу шилжээд хотод одоо шилжиж суурьшсантай холбоотой хөдөлгөөний хомсдол нэлээд байдаг болсон. Үүнтэй холбоотой илүүдэлчин тархалт хамгийн том асуудал байгаа. Тэр хүмүүс бол ихэвчлэн тархалтыг одоо буйны тарх гэж ерөнхийдөө ярьдаг. Тэгэхээр яагаад тархалт бусад халдварт бус өвчин ялангуяа хавдрын шалтгаан болдгийг хүмүүс бас төдийлөн сайн ойлгодгоо. Тэр сүүлийн үеийн хийсэн олон тооны судалгаанаас харахад бол илүүдэлчин тархалт нь хорт хавдар ялангуяа 10 төрлийн хорт хавдрын гол шалтгаан болдог гэж жишээлбэл ходоодны хавдар, умаа хүзүүний хавдар, илэгний хавдар, уушигны хавдар гэл ер нь бүхэл төрлийн хавдруудын бас нэг эрсдэл хүчин зүйлийн тархалт байдаг. Урьдчилан сэргийлэхийн тулд одоо яг юун дээр анхаарах хэрэгтэй? Таны одоо жишээ нь та амьдралдаа ямар одоо хөвшилтэй байна? Тэр урьдчилан сэргийлэхийн тулд бол хүн дор хаяж өдөрт 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх ёстой. Тэр энд бол заавал жимд очиж гүйхээс илүү алхах тий ажилдаа явах бүжиглэх өөрийн бассейн цэлгч гэдэг юм янз бүрийн олон аргууд байж болно. За миний хувьд бол өдөрт 7 хоногт 3 удаа жимд явдаг. За тэгээ ихэнх өдрүүдэд ажилдаа бас алхахыг хичээдэг. Өглөө эрт усч зарим өдрүүдэд гүйхийг хичээдэг. За баярлалаа. Тэгэхээр танаа одоо хавдрын үндэсний зөвлөлөөс бас хавдртай тэмцэхийн тулд за хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд бас олон арга хэмжээ зохион байгуулах чинь Австрали улсад гэхэд одоо өглөөний цай гэдэг ийм арга хэмжээ болдго юм байна. Австрали улсын элчин сайдын яамтай хамтарч бас нэг ийм арга хэмжээг зохион байгуулах болсон гэж энэ дээр та товч хариулаач. Одоо гол зорилго нь юу вэ? За тэгэхээр Австрали улсын хувьд бол 20-од жилийн өмнөөс өглөөний цай гэдэг том арга хэмжээг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ нь яадаг вэ гэхээр нийт хүн ам нь энэ үйлсд одоо оролцоод ажлын байран дээр эсвэл найзуудтай гэртээ өглөөний цайгаа хамтдаа уунгаа баг зэргийн хандив цуглуулаад тэрнийг хавдрын зөвлөл байгууллагатай өгөөд хавдртай тэмцэх үйлсэд хандивладаг ийм арга хэмжээ байдаг. Тэгэхээр энийг бид нар Австралийн элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Австралийн хавдрын зөвлөлтэй хамтраад Монголдо бас хийж үзэх гэж байгаа. Тэгэхээр энэний хүрээнд Австралийн элчин сайдын яам, бусад элчин сайдын яамдууд Австралийн компаниудыг уриалаад өглөөний цай гэсэн арга хэмжээг зохион байгуулна. Бидний хувьд бол 6 сарын 4-нд өглөө 10 цагт нийт хүн амд зориулсан ийм өглөөний цай арга хэмжээг Улаанбаатар төмөр замын төв будалд зохион байгуулна. За баярлалаа танд. Үзэгчдээ та бүхэндээ бид хавдрын эрсдэлт хүчин зүйлс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? Энэ талаар мэдээллийг за хавдрын үндэсний зөвлөл төрийн бас байгууллагын гүйцэтгэх захирал Цэцэг сайхантай ярилцаж хүргэлээ.